За EG-ийн 2014 оны биологийн question 2-ыг бүгдээрээ бодгуулна. За statement A to E below describe various phases of somatic cells division in animals. From 1 to 8 below, choose the answers that correctly arranges these phases in the order that somatic cell division progresses. За энэ өгөгдлүүдэд somatic эс буюу хуваагдлын эсүүдийн үе шатуудыг зөв дараалалд оруулсан байна. За бүгдээ өгүүлбэрийг уншъя. The chromosomes assume a string-like form and the nuclear membrane and nuclei appear. За энэ дээр хоромсоо моцлог хэлбэртэй болж бөөмийн мембран болон бөмбөн харагдаж эхэлнэ. За B болохоор each chromosome divided into two as if splitting longitudinally, and the members of each pair are pulled to opposite poles by the spindle fibers. За хоромсоомууд хроматидаараа салаад хроматид гэвэл хоромсоо маань өөрөө ийм байдаг. Хроматидаараа гэвэл энэ хоёроор сална гэсэн. За энэ хоёроо салаад эсрэг хоёр туйл руу ээрүүлэн уцалгаар дамжуулан татагдана. За энэ хоёр туйл руу татагдана гэсэн үг. За C үлбэр the chromosomes line up along the equatorial plane. За хромосомууд экваторын хэсгээр игнэн жигсэн. За ингэж игнэн жигсэн юм хромосомууд. За D үлбэр болохоор the chromosomes condense and the nuclear membrane and nuclei disappear. The spindle fibers extending from the centrosomes attached to the kinetochores. За condense гэдгийг тайлбарлах юм бол одоо энэ хоромсоомын уцлагууд нь эвлэрээд ийм жинхэнэ яг бүрдсэн хоромсоом болно гэсэн үг. За энэ дээр болохоор хоромсоомууд бий болоод бөөмийн мембран бөмбөн алга болно. За ээрүүлэн уцлагууд сунаж центросом болох одоо хоромсоомын энэ гол хэсэг гэсэн үг. Центросомууд кинетохооруудтай холбогдно. За кинетохоорууд гэхээр болохоор энэс нь гарсан ийм утас хэлбэрийн зүйл байгаа. За энэ нь болохоор ээрүүлэн уцтай холбогдно гэсэн үг. За E үлбэр constriction occurs at the equatorial plane and cytokinesis ends. За constriction гэхээр нарийсэл гэсэн үг, хуваагдал гэсэн үг. Одоо чинь энийг хэлж байгаа. Ингээд сунаад ингээ хоёр хэсэг бол үйл явцыг хэлж байгаа юм аа. За энэ харагдаж байна. Cytokinase ends гэхээр за энэ хоёр салаад дуусныг хэлж байгаа. За бүгдээрээ дараалалд оруулах юм бол за хамгийн эхлээд яах вэ гэхээр хоромсоомууд бий болно. Тэгээ бөөмийн мембран бөмбөн алга болж эхэлдэг байгаа. За мэдээж энэ дээр ээрүүлэн уцлагууд хоромсоотой холбогдож байгаа гэсэн учраас хамгийн ихэнд D орж байна. За дараа нь болохоор C ба. За хоромсоомууд экваторын эргээр хэсгээр игнэн жигсэн. За хоромсоомууд энэ тэнтэй байсан бол игнэн жигсэн. За энэ C. За дараа нь B аа. За хоромсоомууд хроматидаараа салаад хоёр туйл руу явна. B. За дараа нь энэ мэдээж хамгийн сүүл байх учраас A орж тэгээд B.